5, 4, 3, 2. Сайн байна уу үзэгчдээ, та бүхэнд шинэ оны мэндийг хүргэе. Ингээд Emba and Sally нэвтрүүлгийн ээлжид дугаар шинэ ондоо эхлэхэд бэлэн болоод байна. За сайн юу байна Яма? Шинэ оны мэнд. Шинэ оноор яаж гарах вэ шинэ оноо? Шинэ оноо сайхан л гаргалаа. Хинтэйгээ хойлохнаа гаргасан. За. Манай гэрийнхэн ямар нэгэн байдлаар гэр бүлийнхэнтэй гаргадаг гэсэн мөлий жил хойлохнаа гаргасан. Зайгу онцгүй юм шиг нэ гоё юм шиг тийм сайн байлээ тийм. Гэртээ гаргасан уу гадаг шаа? Гэртээ гаргасан. За. Тэгэл бараг 7 цаг гэхэд ширээн дээрээ сууцсан хойлоо. Тэгэл зайлгүй дөө гэж би нэгэ шахалаа. Тэгэл тэгсээр оноо гаргасан даа. Аюу тэгэл нохоогоо оруулж ирээл. Танай гэр бүлийнхэн хайцсан байсан юм болоо? Уусаа гэр бүлээсээ тустай байдаг. За тустай амьдардаг юм байна шүү дээ. Тустай бид нар байна шүү дээ. Ер нь л чи минь юу вэ? Таг алга болсон. Би 31 гэрийнхэнтэйгээ ах эгч нарыгаа дуудаад автагаа хүнтэйгээ ширээгээ тойрол ориглон дарсаа буудуулаад те бялууга хувааж тэл 12 цагаас өмнө бүгдээрээ бүр хамгийн мобож гинуулаад тэгэл үл ерөнхийлөгч үг хэлсний дараа бүгдээрээ дарсаа угаал. Тэгэл 12 цаг өнгөнгүүдгээс аяг тавгаа угаал унтаад өгсөн. Би нөгөө Монгол орны яаж өгч өгөхөөр нөгөө хөтөлбөрөө бас бичээл. Нэг юм хэлээ өнгөрсөн дөө. За Тояма гэж үзсэн сайхан бүсгүй маань нэвтрүүлгийн удаагийн зочноор оролцож байна. Тэгээд нэг зүйл тохирч. Одоо би Сэлийг та гэдэг бас хэцүү те. Чи ч гэсэндээ одоо ингээд Сэлийг та гэж ах хэцүү те. Би Сэлийг дандаа чи гэдэг удаа сурч. Би бас таныг таанд ахаа гэдэг бас хэцүү. Би Сэлийг чи гэдэг биш айгүй. Тийм болохоор оруулаа айгүй сайхан би минийгээ чи гэж яриад те. Тэгэл гоё халуун яриагаа өрнүүлээл явчих. Шилмэл загварын тайзны алхааны багш идэг гэсэн тий. Тэгээд хэдэн жил багшлж гээ. Хизэнээс багшлаа. Ерөөдөө бол яг загвар өмсгч болоо. Шилмэл загварт ажиллаад 6 дахь жилдээ явж байгаа. Тэгээд яг жил хагас болж байгаа багшлаа. Тэгээд сүүлийн жилүүддээ яг шилмэл загварын ордондоо багшаар ажиллаж явж байна. Ерөнхийдөө хүүхдүүд ерөнхийдөө загвар өмсөх сонирхолтой хүүхдүүд тэнд суралцдаг юм уу эсвэл энгийн хүүхдүүд суралцдаг юм яг ямар шалгуураар одоо авдаг юм бол? Ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлэе гэсэн тийм. Одоо тэгээ өөрийгөө одоо энгийн алхаа гიშгээ ч юм уу. Одоо бүх талаар жоохон бие авч явах соёл эзэмших гэсэн ямар ч хүнд нээлттэй манай хаалга. Тэгээ зөвхөн одоо загвар өмсгчдийг бол бэлтгэхгүй тийм. Ямар ч хүн ирж болно. Ерөнхийдөө 13-аас 26 насны хүмүүс ирнэ. Манай очлаа. Ерөнхийдөө л ойлгочлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг их бөөрхөн болох. Одоо манай Сэлийн энэ загвар өмсгчийн дамжааг сурталчилж байгаа их гоё асуулт тавилаа. Би таяр дараа өөр асуулт тавьдаг хөө. Сэли чи бөөдөр очиж ирсэн үү? Очлгүй яа тийм бэ? Монгол хүн болгол бөөдөр очиж үзсэн л байдаг үстэй. Итгэсэн итгээгүй очиж үзсэн л байдаг шүү дээ. Би л очиж үзсэн. Манай урлагийнхнаас бас бөө онгоцтой тиймэрхүү хүмүүс байна. Тэгээд зүгээр ч хүмүүс байна. Ерөнхийдөө тэ энд тохиоллын магаар ч юм уу, санамсаргүй магаар ч юм уу, эсвэл заавал албаар өөрөө очисон тийм тохиол байдаг. Чамд тийм байдгүй байгаа шүү. Юу ямар шашинтай? Яг тийм шашин, ийм шашин ч ихээс илүү. Яг одоо яг бөөдөр бол очиж исэн. Чи надаас нэг юм асуу. Би чи намайг бөө гэж бодоод нэг юм асуу. Юу ч хамаагүй. Бөө гэж бодоод байна. Тий. Юу асуух вэ одоо? Яг одоо. Юу гэж асууж байна? Өөрөө зүгээр чи нэг тийм актер юм а биш, нууц юм а биш. Зүгээр л нэг асуу та. Тэгвэл Жоо мөнтөлтэй асуултаа бөөр мөн. Хаач марж байгаа. Чи ингэж очиж штэ. Өө би ингэж ирээдүйг асуух гэсэн юм аа гэдэг. Манайсаа яг тэгчихсэн сууж байгаа. Өнгөлийн өнгө төрхийг нэг 84 мөнгөтэй. За чи ер нь жирэмсэн болох магадлал төвлийн өндөр байна. Хамгаалцсан хэрэглээрээ. Залуучууд ер нь яаж хамгаалт юм бэ? Яаж хамгаалт юм бэ? Юунаас? Мэдгүй бөөгөөс чи мэдээж асуухгүй. Ари юунаас? Ер нь жирэмслэлтээс яаж хамгаалт юм бэ? Залуучууд одоо зөндөл үзэж байгаа шүү. Янз бүрээр л хамгаалт. Одоо доох гэж аюултай юм хаалга тогшоод байна. Жишээлбэл чи яаж хамгаалт? Тий. Гочлөөдөл хариулах хэрэгтэй шүү. Ерөнхийдөө ингээл гадуур шоколадтай хамгаалт иглээ тийм шиг. Хүмүүс яаж хамгаалт мэдхгүй болоод тоомоо би асууж штэ. Залуучууд үзчихээ тийм болохоор чи хэлээд ингэж хамгаал доох бол тийм аюултай хүсээгүй жирэмсэлт бол тийм онцгой үр дагаварт хүрэж чинь гэж чи мис хүн штэ. Залуучууд байгаа уурал л та. Яаж хамгаалж чинь. Тэгэл хамгаал. Нэг манай анхны оролцогч гам болор шигтэй. За миний турах бүтээгдэхүүн бол гэдэг шиг дээ. Зүгөө удлаа баах юм гараад гэж гараад ирэхгүй дээ. За бөө. Яаж хамгаалав?
Би ч шимсэн болохгүй л дээ. Наа зөвлөж ирсэн болохгүй нэ. Тэр л өөр юм байна. Бэлгэвч хэрэгтэй болоод гэж би бодсон шүү дээ. Ер нь тийм. Тэр чинь л ер нь хамгийн бэлгэвчл хамгийн найдвартай сэлий сайн мэдэж байгаа. Хүү яг тийм чамайг сонсдог маш олон залуучууд байгаа тийм. Доо одоо Монголыг их хаалгыг их тогтож юм шүү. Тийм үү? Мэдээгүй шүү дээ. Яаж хамгаалдаг манай үдчтээс хэлж өгөөч. Мэдээгүй. Хүн болох өөрөө өөртөө айгуу сайн мэддэг байл хэвчээ. Янз янзаар. Эмэгтэйчүүд нь ч хамгаалтаа хийж болж гэн, эрэгтэйчүүд нь ч хамгаалт авч явж болж гэн. Янз янзын ларгаад байдаг байл. Та яараа айгуу муухай хүмүүс. Залуу үед муухай үлгэр дүүрэл үзэж байгаа юм. Ирэхэд бол бэлгэвч сайн хэрэгтэй гэж уриалж чинь би те. Хүсээгүй жирэмсэлт. Тэгээд янз янзын өвч. Манай сэлиас өвч авцсан те. Яа юу ханад мэнэд авсан гэж та ярьж байна. Тий ханад тагуу юу гэдэг. Хинт бэлгэвч ярьж ирсэн нь намайг өвчтэй гэдэг. Өө за өвчтэй яана. Энэ жоо холбоог авсан та. Юу юмны араас гэж авсан. Тэр чи өвч авсан. Йоо Викторийг өстө нэр амар пэтн олдлоо шүү дээ ёо. Одоо ойлоо ингээд энэ баг яа тий. Яа. Хайстиглээс бол эрэгтэй хүмүүс илүү шаналд юм уу? Эмэгтэй хүмүүс илүү шаналд юм бол эхлээд таймаас. Аль аль нь шаналд. Илүү шаналд. Эмэгтэй хүмүүс юу яа тийм шүү. Айгу төвчээр тэгээ наана дотроо амар шаналаад харин наана гарахгүй юм уу эсвэл тийм. Тачил энийг л яг шаналж байгаа. Таахгүй царайлаад ч юм уу. Нэг ихтэй тэрнээс болж ингэ шаналсан гэдгийг харуулахгүй байхыг хичээд юм санагддаг шүү дээ. Сэлээд. Аль аль нь нэрээ шаналдаг байх хэрэгтэй бас тий. Хүн шимчэндээ тий одоо ямар айхтар бөөрөнгийн хариулт тий. Одоо бид нэр зөндөл хүмүүс үжээс сууж байгаа шүү дээ. Эмэгтэй. Арай өөрөөр хариулт. Эрэгтэй шаналт юм уу тийм байхгүй та яг нэг л тийм тойр. Чи хүн шимчин ер нь нэг л хэлж шүү дээ. Одоо жишээлбэл эмэгтэй нь илүү шанална гэсэн юм бол байхгүй шүү дээ. Та манай Тояма 2010 оны Miss Mongolia-гийн Aviaslog Miss те. Тэр яг Aviaslog гэхээр яг чи яг тэр үед яг ямар номер үзүүлжээ хүмүүст юу үзүүлсэн бэ? Тэр нэг сонирн байна. Яг ч өгчмөр жоохон бахаас эхлэх хичээлсэн. Хөө. Тэгээд яг яг ч өгчмийн жаламаар гэж орчин үеийн хэлбэрт оруулж тоглож байсан. Яа чи хэд удастай юм бэ? Мэдээгүй. Тоолж үзэж байгаагүй. Олон баха те. Тэнлээ л олон шүү. Би юу сониуч хэмж эхлээд л хөгжмийнхөө утсыг л тоолноо ийм хэдөө хөгжмөнтэй. Таас өвч авчгаа. Манай Тояма маань юунд мөнгөө хайр гамгүй зарч чаддаг вэ? Одоо жишээлбэл би дэлгүүрт ороод одоо нэг юм өөрийнхөө дуртай юм эмхтэн хүмүүс ингээл гар татахгүй авдаг шүү дээ. Чи юунд мөнгө ингээд сул зарч чаддаг вэ? Бүр үнтэйчсэн хамаагүй бүр гэл. За чи эхлээд хариулах юм уу? За. Хойшонд носгөө талханд носгөө. Эмхтэн хүмүүс дэлгүүрт ороод шопингийг дурггүй эмхтэн гэж бараг байдгүй. Тэгэл таалагдсан зүйлээ бол тэгэлээ боломж байвал тэгэлээ болохоор авах хэлчихээ. Миний хувьд бол малгайны нүдний шилэнд бол амар носгөө байдаг. Тийм. Одоо яг зөвхөн тийм мэр готл ч юм уу зүг гэсэн юм бол байхгүй. Харж байгаа хязгааргүй шунталтай юм байна. Манай сэлүүд ядаж малгай нүдний шилэнд шунталчихж байгаа. Манай хүн бүрээс бүгдийг нэ харж байгаа юу таалагдсан тэрийг. Бид нар одоо ингээд зөндөл залуучуудтай та хоёр одоо зөндөл залуучуудтай би зөндөл олон охтодтой үргэлжлэсэн байлгүй найзч хэлсэн байлгүй те. Хайсан нь олно уу? Хаягдсан нь олноос хэлээ. Йоо ямар асуулт вэ? Чи ихлээд өөрөө хариул. Би юу гэж асуултанд хариулах юм гэж те. Тий асуучаа. За би өөрийнхөө сэлигийнхээ тал дээр Тояма асууч та. Ерөнхийдөө ингээл хоёр хүн үерхтэй те ингээл би биндээ хайртай таалагдсан болоод би бинийг хэлжсэн учраас би бинийг үерхтэй тэгээд ямар нэгэн байдлаас бас сасны дараа хэн хаягдсан хэн хайсан гэсэн яран би бол дурггүй. Гэхдээ мэдээж нэг болий гэж Тояма хэлнэстэй хин нэг нь очлоо ингээд чиний үс чинь таалагдахгүй юм чинь. Чиний над хүмүүсх чинь энийхээр аягүй тэнэг болох юм ба ч гэдэг юм уу тийм нэг ямар нэгэн шалтгаан шалтгаан байсан болоо салж. Тийм болохоор өөртөө буруу авч салж юм уу нөгөө хүндээ буруу бүгд юм уу? Би ерөөдөө яг нэг залуутай 6-7 жил үргэлжлэсэн. Тэр хүндээ болий гэж хэлсэн үү? Тэр хүн чинь чамд болий гэж хэлсэн юм уу? Тэг чи одоо дабл байгаа юу сингл байгаа юм уу? Одоо сингл байгаа. Байц. Хариулт аваад. За. Сэрч маа. За. Мэдгүй. Хэлмэргүй юм. Тэг.
Тэгээ айгу муухай байдаг хгүй хин дөрүүлж байлиг гэсэн тэр нэг гэсэн гэдэг чинь. Тэр хүнд бол хаягдцсан амар юм шиг тий. Оо хаягдцсан гэх гоё. Дараа нэр цэр. Харин тийм би хаягдцсан. Зүгээр тий. Үгүй юу. Тэг ер нь ямар эрэгтэй хүн таалагддаг юм бэ чамд? Би одоо ингээл сайхны болтол ингээл тийм эрэгтэй хүн надад таалагддаг гэж яриад байдагсан боловч. Яг ингээ өөрийгөө бодонгууд яг тэргээ мэддэггүй юм шиг. Яг ямар хүн татагдхаа өөрөө хэлж мэддэггүй. Өөрчлөлт ингээ таах боломжгүй юм санагдсан. Хөгшин залуу царайлаг царай муу. Тийм. Сармагчингаас нэг жоохон илүү байвал болдог гэдэг тэр тийм. Тэр үнэн шүү дээ гүн. Царай нэг сармагчингаас нэг хувь илүү байхад л ерөөсөө тэгэл болчдөг гэсэн шүү дээ. Сармагчингаас нэг хувь царайлаг залуутай хамт амьдраарай. Занаа өрөөгөөд байгаа юм уу те. Гэтэ яг тийм байвал жоохон онцгүй шүү. Амар зэтэй. Гэтэ мэдээж хүн амар байхгүй л үү. Болно шүү дээ. Хинч банаа нэгтгэл үстэй. Шидээд тэр гэж юм. Тийм битэрхтэйг банаа нэгтгэл. Тэгэхээр дотоод сэтгэл мөн чанар хүн чухал юм гэдгийг л илэрхийлж байгаа асуулт юм байна шүү дээ. Харин тийм яг үнэ. Тийм шүү. Ер нь ихтэй хүн заавч энэ гадаад. Гэтэ мэдээж хэрэг царайлаг биш байлаа гэд зүгээр бие авчих нэг юм соёлтой шүү дээ тий. Цагаан мортой хунтайж гэдэг чинь бүр л ингээл жоохон бахтаал охтуудын мөрөөддөг худлаа мөрөөдлөхгүй тий. Тэр бол худлаа. Мөр байгаа шүү. Тийм мөр нь одоо ингээд төмөр үлэг болчиход байгаа мó юу болчиход байгаа тий дугуй болчиход байгаа мó. Мөрөд байна. Тий. Хунтайж бас байна. Цаашгүй байгаа шүү. Тэгээ тоёма одоо тэгээд чи ингээд ганцаараа ингээд чам руу одоо ингээд мессеж чэт ч юм уу уулзъя гэсэн тийм байдгүй. Байна. За тэгээ юу гэж. Тэгээд яг эндээсээ үүдээд асуух гэдэг л да. Одоо жишээлбэл мэдээж ганцаар юм чинь мэдээж залуучууд маань харж байгаах. Тэгээд чамтай хэрвээ тийм дэт гоё болзаад гоё хоол идэх гэх юм бол чи өөрөөсөө арай ахмад хүнтэй болцсон шүү дээ. Тэхүү өөрөөсөө арай дүү хүнтэй болцох уу? Энэ нэр алийг сонгох уу? За нэг дүү бол байхгүй байна. Тэг би ер нь нэг өөрөөсөө жоохон Насаар. Тэ ярал илүү яриа өрнөхөд те би үнийг ойлголцохдоо өөрөөсөө жоох ахынтэй суулж юм уу тэрхүүлээ зүгээр идэв гэж боддог. Манай тоом очиж хүн шуурнд нь усгүй. Хоол идсэн. Идсэн хүн хажууд нь суугаа ярьж. За. Нэг асуулт асуух уу? За. Камптэй нэг арга байгаа за нэг зам бол бас байгаа. За. Энэ миний зам ба. Уулзсан гутаа шүү дээ. Эмхтэнтэй уулзсан гутаа нүдийг хардаг, хоолойг нь хардаг шүү дээ. Амин цэцэг тоом хоёрын хин гоё нүдтэй байна за. Чон мултар хар байна за. Энэ ба чи илүү гоё нүдтэй маа. Тэгээд нэг гар авч хараа байна чи өөрөө л мэд. Оо. Тэг өөрөө аргыг хэлсэн гэж байгаа. За түр чи өөрөө л мэд. Гүү би чамаа гоё нүдтэй хэлэхгүй. Тэр хоёрын нэгийг л хэлээ. Оо. Одоо чи ингээд одоо хэрвээ чи амин цэцэг гоё нүдтэй гэж хэлчих юм бол тоомоо чам дургу олно. Чи тоомоо гоё нүдтэй гэж хэлчих юм бол амин цэцэг чам дургу болно. Гүү яг угаасаа ийм ш нэмэгтэй хүн болгон өөрийн гэсэн өнгө төрхтэй тий. Би ч гэсэн одоо би бол давтагдчихгүй нэг л сэрчмаа тийм биз надтай адилхан одоо ийм царайтай ч юм уу ийм хүн бол байхгүй. Заавал нэг мундаг гэдэгтэй гол нь шүү дээ. Ерөөсө хүн болгон л өөрөөсөө нэг шиг нэг хөв байдаг. Тэгээ хүн болгоны өөрийнх нь бүх зүйлүүд нь өөрсөнд нь зохицсон гоё байдаг тий. Тэгээд тийм учраас хүмүүс бүр хүлээн зөвшөөрөөд мисс үзэсгэлэнтэй бүсгүйгээд хүлээн зөвшөөрсөн байгаа юм шүү. Энийг хоёулаа гэсэн шүү. Харин тийм хоёулангийн. Тийм учраас хоёулаа л гоё нүдтэй гэсэн үг байхгүй. Манч сэлий гэдэг нэр хүчтэй чи. Зүгээр тэрний энэ ба чи гоё нүдтэйгээр гараа авчихсан байсан. Тэгсэн бол би гоё нүдтэйгээр чамаа хэлэнгүүт сэлий чи. Тэгвэл энэ сууж байгаа бүсгүй гоё нүдтэй гэж хэлчихээ л да. Тэгвэл энд бас нэг хин нэгэн бүсгүй сууж байна. Энэ бүсгүй гоё нүдтэй юм байна. Тийм ард юм. Би нэг өннөө гэж нэг ток шоу хийдэг гэсэн. Тэргээр би ингэж асуудаг гэсэн ингээд дүүшинд ороод тий. Ингээд дүүшинд ороод ингээд угаагаад ус хоржинд ингээд дуграал тий. Ус хоржинд дуграхаар яадаг вүлээ тий. Тэнгүүд би засдаг байсан уу өдргээд хүмүүсээсөө. За тий. Би яг тэггүүс гээгүй шүү. Сэлэл тэгсэн. Чи яг сэл яг яадаг шүү. Өннөө ток шоу биш шүү дээ. Зүгээр одоо хүмүүс яг ингээд үнэн ерөөсөө юу ч ярьдаг байхгүй. Тэгж оогүй хийчих ордгоо гэл одоо тэгдүүч гэдэг юм те чи яг сэлээ. Бис ордгоо л шүү дээ. Тэгдвэл. Тийм. Би ерөөсөө дүүшинд ордгоо шүү дээ. Би шүү баанд л ордог. За чигтэй дүүшинд ордог гэсэн. Бас дүүшинд ордог. Тэг миний асуултыг нь ойлгосноо те. Олсон. Тэгдүү те. Тэггүй.
Царайг нь хараа. Улаан зам худлаа ярьж байгаа царай өгөөс. За ахад тэгдэггүй хэлчихтэй. Тэгтгүй. Чи Би түрүү хариулсан шүү дээ. Баанд ор. Гоё хариулсан баанд. Баанд ордог. Та надад орчтой. Би ч тэгдэггүй. Би яг үнэн хэлж байгаа шүү дээ. Би тэгдэггүй. Тэгдүүл гэж хэлж байгаа юм чи чиний үгээр л хүн ойлгож шүү дээ. За би нэг асуулт асууя л да ингээл би тайзан дээр амар хөвгөлтэй явдалтай толгордог л та. Тэгээ битэр ч гэсэн ерөөхдөө загвар урлаг дуу гэдэг бол бас нэг урлагийн нэг загвар яаш шүү дээ. Тий. Би тэгэл бас тайзан дээр нэг удаа ингээл нөгөө Никтон цамцаа өмс тоглолт болол тий тэн дээр нь манай эмошн хамтлаг би тухайд охид хамтлагтайсан чи дуулахгүй. Тэгсэн чинь нэг дүүфүлний өсгийн ингээ шалны тусаар шигтчихэд дуулаад дуусаадсэн чинь бүгдээр орсон чи би орч чаддгүй. Тэг гутлаа тайлаад оролтой биш. Ариш нэг ингээ сүүлчийн удаа татсан чи ингээ дүүфлний өсгөө салсан байхгүй. Тэгээ тэр надад амар хүчлээ явдал юм шиг санагдаад. Ерөөдөө модод чавцч гэсэн аюу яг тайзан дээр ч юм уу тайзны өмнө ч юм уу асуудлын зүрийн сауд бэрхшээлж юм хүчлээ явдал тохиолддог. Би бас яг удаа нэг удаа ингээ дүүфлний өсгөөс орж исэн. Тэгэхээр юм уу эсвэл ингээл амар урт ингээ хормоотой байж юм эсвэл хэрэн дээрээ бүдрэх ч юм уу тиймэрхүү асуудал байн гардаг. Тэгээ нэг явдлаартаас бас мартагддаггүй. Урагшаа бидэд нэг модулуудаа нэг хэд дээрээ нилээд нэг арга хэмжээнд орсон байхгүй фестивал. Тэгсэн чинь бидэд нөгөө айгу фестивалтай бэлдээл хаал молоо сайгаал тий ингээл айгу хаал молоо сайгаал өдөртөө нэг хоол идэж мэдээл айгу бэлтжижсэн байхгүй. Тэгсэн чинь ингээл фестивалд орсод байгаа бидний өгнөсөн цалин гэрд өгдөггүй. Тэгэл фестивалд орохоос өмнө өгнө гэж яа цагтаа өгөхгүй цалингаа тэг бид идэж яасан ингээл ойр зур гараад шампунь хэмээрээдэг. Тэгээ цалин авчихгүй тэгснэ өмнөх өдөр мэдээлээ амар хурал мурал гинэ. Стэлээ цалин байлын гахгүй тэр нь яа гэв ба тийм заавал эдний төлөө ингэж яах хэрэгтэй төлөөс амар идэе гэвээ. Нөө нэг сайсан байсан юм байхгүй. Уурандаа. Тэгээс ийм тэр Монголын модод гэхээр бөөн гэдтэй модод байсан. Зарим хүмүүс нэг хүндэцэн яа гэв ба тэгэл өөртөө ингэ сардаг шүү. Чи ингээл шарандаа аваад гэж бигээд тэгж яхад аюу гоё хөвчлээ явдлаа зөндөө тохиолдож исэн. Лара алга энийг өөрөө ингээл хурлыг ялтэрж ингэсэн байх тэр ингэсэн байх гэсэн. Энэ гоё болтой л та. Бас миний ч гэсэндээ дүүплийн шигдчихлээсэн юм л та. Чөлөөтэй гадаг бүжгэлт юм уу гэж. Жохон барьцантай байх хэрэгтэй. Яг л миний дүүплийн шигдсэн юм аа. Та хараа энэ тентхийн сайтууд руу залгадгүй над мэдээлэл аваад судлаа юм байна ингэж тэгээд хүү залгадаг шүү дээ. Тэгээд зарим нь шууд ингээд авчруулаад авахулжсэн. Яг баримттай юм та нар тавил та бити хичээлтэй бити намаа ингээд юм шал сум момотой суулгаад байл та гэдэргээ би амар уурж байгаа. Вэ хинчүүлээ би бүр танилцаачгүй гар барьч үзээгүй хоол идчих үзээгүй зургатаар гарч ирсэн хүнтэй. Сандарсандаа микрофоноор ингээ өөр зүг харуулж байгаа юм. Бигээс юм яаж байгаагүй. Орч танихгүй үнтэй ингээ намайг холбож молбод тий. Чамайг тэгжсэн юм байна. Огт танихгүй бүр нэрэж мэдэхгүйсэн тэгээ бүр бараг хэвээр лицей заны болгоод бичээл тий. Тэгээд тэрийн хамгийн гол мастер жирийн ойлгочтой. Тэгээд манай ээжээс үрдэл асууж ингэж байгаа юм. Өө тоймоо тэрнтэй чинь тэгж байгаа юм уу гэж байгаа юм өдрөж. Тэгэхээр чинь нилээ бүр ингэж хүрдэг. Тэгээ бүр яччих нь огт үнслэхгүй би одоо гэж зарим нэг зохиолчж байгаа юм шиг. За энийг одоо хинтээ болохгүй гэж би сүчтэй байсан. Чам хин нэгтэй холбооч гэлж хинтээ холбогдмоор байна да. Хин нэгтэй холбооч үлээ. Яа надад би та биш шүү дээ. За баярлалаа. Та гэхгүй чи чам таа бичлээ шүү дээ. Зүгээр зэрэг юм та. Зүгээр хүмүүс ингэ ойлгохдоо хүн ингэ юм тасч чадахгүй байна л да. Одоо жишээлбэл ингэ 2006 онд өнөө хийж ихт бол ингэ шал өөр ингэ байгаа юм шиг тий. Одоо энийг ингэ хийхээр ингэ зочин ярихгүй ч гэдэм юм ингэ цэлийн яриад байна, нэнба яриад байна ч гэдэм юм тий. Ингэ шин юм хүлээж авах айгу муу байна л да. Энэ бол зүгээр цэлий ярьж болно, би ч ярьж болно. Энэ ордож байгаа цагт хэн ч ярьж болох байхгүй. Тийм болохоор одоо чи цэлий хийсэн юу ч асуудаа. Чамаагүй одоо найз нар хоорондоо гараад ингээл нэг сэдв гарч ирдэг штэ. Ингэж юм уу, тэгд юм уу гэж. Гоо сайхны бис заслын талаар өнөж боддгоо. Өөрөөр нь ямар нэгэн байдлаар гоо сайхны бис заслын л гэсэн. За. Миний хувьд бол ерөөсөө гоо сайхны бис заслалт ороогүй. Тий. Мингүү биш шүү дээ. Ахуулах юм гэдэг юм аа.
ахуулахгүй гэж боддог. Тэгээд ер нь хүмүүсээс асуугаад хахад манай найз майстер бүгдээрээ минь чинь зөгтөх гэдэг. Тэгээд урлагийнхныг бодоод хахад ерөнхийдөө гоо сайхны тийм одоо хагалгаа пластик тийм хагалгаа өөрт нь зохиод байх юм бол магадгүй тэр үзэж байгаа үзэгч тэр олон хүмүүсийг хүндэлж байгаа бас нэг хэлбэр юм болоо те. Өөрөө өөртөө сэтгэл ханамжийн баталгаа хэрвээ гоё байвал хүмүүст бас гоё харагдаж чадвал өөрт нь тэр нь зөгцсөн байвал бас болно гэж боддог. Чиний хувьд юу гэж боддог вэ? Манай хоёр нь урлагийнхан ч юм уу, за өөрийнхэн ч юм нэлээд бас хийлдэг болсон байлээ. Тэгээ би бас одоо өөртөө бол нэг ч юм хэлж үзээгүй. Нэгэн шивээс ч юм уу те. Тэгээ өөртөөсөө үүсгэдэггүй. Юу ч хэлж үзээ. Асуулт нэрээс тийм юм. Би шээс айгу зөрөгтэй ах хэрэгтэй юм шүү. Чи нүүрэн дээр хэлдэг үү? Яаж шаардсан арчилдаг вэ? Нүүрэн дээр нэг актер тэгж арчсаад байдгүй юм. Гэхдээ мэдээ чи зураг авалт молон байн гардаг болохоор аль хоолны амраахыг гэж. Нэг тийм та нар би танаас ойлгох. Нэг та нар нэг өдөржингөө Америкийн модель ч юм уу, Бразилийн ч юм уу тийм модель үчигэл өдөр болгон зураг мурагт ороод яваад байдгүй зү. Тэгээ өдөр болгон биш яг нэг яг сезон биш зү. Гэхдээ ерөнхийдөө бол зураг авалч юм. Одоо жишээлбэл би ажил дээр хичээлээ заагаад очихдоо би охин нүрний бодоггүй яваад очиж болохгүй тий. Чөчхөө. Хүүхдүүд бирчээс илүү дөрөж үзүүлж байгаа юм чинь. Тийм чөчхөөгүй. Зочихгүй шүү дээ. Юунаас нь зочих юм бэ? За яа. Ажлаар манай үзэгчтэй үзүүлж чадахгүй төгс өмөрөө. Сэли чивэл ингээд олны танил тий чамрууд зөндөө залуучууд танилцъя тий уулзъя чи хөөрхөн шүүгээл фэйсбүүк энэ төр ингээд бичээл ингээд чи ганцаарддаггүй. Ганцаарддаггүй. Яагаад тэрнээс болж юу? Ерөн зүгэл ганцаарддаггүй. Ганцаарддаггүй найзуудтай мэдээж ганцаардахгүй шүү дээ. Тийм тэгээд ганцаараа байдаг эсвэл зожиг ч юм уу тийм эсвэл ганцаараа байх дуртай ч юм уу эсвэл айлын ганц ч юм уу тиймэрхүү хүмүүс бас магадгүй ганцаарддаг гэж магадгүй. Чи ганцаардахгүй гайгүй шүү дээ. Тийм. Гэтэ яг ганцаараа байх нь айгүй амар юм шүү дээ. Тэгээд өөр өөртөө байлцсан тийм. Би зөвхөн энэ ямар юу хэлэх гээд байгаа та дааш хавтаач яа гэж. Тантал одоолаа арцсан гэж Давуу шаардах юм да. Байгаль зүгээр тий. Найз нар гэлтэй чи бодолтоос хэлээ. Өнгөтэй өвдөлтөд явхад тий. Бусдын их нэрш дагаа нь өвчин зовлон тусахад бодон хүртэл зүгтаа гэлтэй. Би яг одоо ч ахад ер нь маш олон найз нартай байсан. Зөндөө олон найз нар. Ороо тараал ажил таагүй багталтай заа яг гэж явах гэж хайчгүй ийхүү. Инкүү тийхүү ишээ явах зугаалгүй яах вэ ийхүү. Одоо тэр найз нар бүгдээ байгаа юу? Тийм тэгэл байнгын завгүй байгаа л да. Гэтэ тэгэл найз гэдэг юм чи таашаач юм дээ. Нэг болохоор хэдэн мянга болчдаг. Нэг болохоор нэг цөөхөн хэд болчдаг. 2 3 ч юм. Яг ясан дээр тулаад ядраад ингээд нэг 2 хумшуур аваад өччих найз чи ер нь байгаа ч юм уу да байхгүй ч юм уу. Тэг яг тийм байхгүй хүний яг амьдралын чанарыг завсан үе танигдсан гэж найз нөхдөд. Тэг бас цаг хугацааны шалгуураар шүүгддэг байхгүй тийм найзууд. Би бол яг багасаа бүр жоохон бахасаа хэлвэл найзлаа 2 3 найзтай 10 жилээсээ. Тэгэл одоо ч гэсэн тэд нар миний хамгийн сайн л татны хүмүүс байд. Андаа нэг цангаар хамгийн сайн найз нэр эрэгтэй хүн байд шүү. Тийм үү? Тий. Тэгээд эрэгтэй хүмүүс яг ингээд нэг зүгээр найзлан гэж байдаг шүү. Би бол дандаа шунлын байлаар бодлоор харж байдаг шүү. Үгүй байдаг юм. Хүмүүс өрдөөсөө за эрэгтэй хүмүүс хамгийн сайн найз шаал удлаа мудлаа цаанаа ингээд янз бүрийн бодсон гэл ярьдаг болов. Дээр үед тэгээд тийм харилцаанд орчод дараа нь тэгээд ахиж харилцаанд орохгүй болохоор тийм л очдөг юм байл л дээ. Үгүй тийм байдаг. Яг л би тэрийг өөртөө мэдэрч байгаа. Тэгээ бид тэр хайдаа яг хоёлаа эмгтэй хүмүүс шиг юм яриад хайдаа яг их хүмүүс яриад. За юу юм тийм үуч байхгүй те. Би л тийм харилцааг байдаг гэдэгт нэг хитэгдэг юм аа. Сэли тийм байх үү? Хитэгдэг надад ч гэсэн бас тийм хэрэгтэй найз нар байдаг, сайн найз нар, багын найз нар бүр 15 6 жил найзлсан тийм найзууд байгаа. Тэгэл сэмэтэн багасаа бас тэгээд харилцаанд орсон хүмүүс л бас. Тэр бол 6 настаас хойш бэлтгэл тахаас хойш найзлал тэгэл одоо бүр хамгийн сайн найз. Эхнэр энэ төр нь хардахгүй. Хардахгүй шүү. Тэгэл угаасаа энэ хоёр аюус хамгийн сайн найзууд гэж ойлгодог учраас. Бас тийм ууж юм гоо. Чийл тийж хардах юм шүү дээ. Гэлстэй бүр. Өөрөөр юм шүү дээ. Харахгүй шүү дээ. Сачир гэдэг юм ярьж.
За тийм сайхан найз нар бол амьдралд байх л ёстой л. Байх л тийм байд юм бэлээ. За тийм асуух асуулт. Одоо гадны нэг амар гоо одоо дуучны те клипийн чамайг тоглох тийм санал ирүүл чи хинтээ хэний клипэн дээр гарах вэ? Justin Bieber дээр гарах уу? Тийм би дөрөв би тоглох уу тий. Jason гэдэг нэг дуучин байдаг. Тийм. Тэрний л клипэнд тоглох. За. Дуунууд амар дуртай. За манай Имба хэний клипэнд тоглох. Майкл Джексоны ганц эмэгтэй дуучны клипэнд үл ямар тэр эмэгтэй дуучин намайг клипэндээ тоглох чаал клипнийхэнд алуулдаг алуурчин залууг дүр тоглуулна. Эсвэл матер олдохгүй болохоор материйн дүрэл тоглол. Ямар эмэгтэй дуучны клипэнд тоглох гэж байна. Надад үгүй. Матер олохоор гаргаад тэгэж. Боломж байна. За би инgi. За Модена гоё. За байж болж байна. Бас нөгөө нэг Франц дуучин байсан шүү дээ. Моденагийн догдуулсан. Алисе химлээ. Алисе. Тэрнтэй бас уулзчихсан. За тийм сэлгийн киног Цэлийн нэр шинэ клип мэлэд байлаа цагаа. Банзан завсаа болж ийн нэр. Цаашаа ороод юу төлөв яагаад ч тийм. Нар чагаад яшаа. Тэгээд онжоо биш үү. Харин тийм амар клипийн тоглоод моглоод гэл найзууд. Нэр кино тоглох санал ихээр ирж байна. Тоглох гэж юудоо асаар бол ирж байсан. Тэр тоглосноо тоглоагүй. Төчлөөрөө явахгүй хүмүүс тэгээд бид ярьж байсан. Харилцан юм. Хүч нэр чамаа бас нэр дуулдаг гэж сонссон юм. Чи комплект байсан. Тийм Catwalk комплект байсан тий. Тэгээд одоо дуулж байгаа юу? Үгүй би ч нэг дуучин муучин биш зүгээр сонирхлоороо зөвхөн модулуудаас бүрдсэн хамтлаг байсан. Тэгээд электро чиглэлээр бид нэг жил уран бүтээл хийсэн. Хэдэн дуу гаргасан бэ? 7-8. Баруун нэг цомгийн дуу бүрдсэн биш тий. Уул нь бол нэг цом гарна гэдэг явж ирсэн. Тэгээд нэг нь манай нэг нь одоо төрсөн. Жирэмсэн болоод тэгээд яасан. Гэтэ бид Mongolian Music Awards гэж байдаг шүү дээ. Тэндээс шилдэг электро хөгжмийн шагналаас авч ирсэн яг нэг жил уран бүтээл хийх хугацаанд цаашдаа мөнгө төлсөн үү? Мөнгө төлж идэв. Гоо дуугаа бичүүлэхтэй. За баярлалаа. Ерөнхийдөө болж байна цаг тий. За тэгээд зүгээр л аваа бэлэг. Шинжлэлээр надад нэг хүн өгөөд би аваач гэж хэлдэг ш. Миний гарын алга цахтнаас юм. Тийм чамаа гэдэг. Ямар компани орж ирд юм бүү. Сэлгийн орж ирсэн шампаск зарагдаад дуусаас. Баярлалаа. Сэлээ нэсэн жан дараа авч гинэ. Тэгэл нэг зүгээр юм хараа. Баярлалаа. За Имба битэрийн хийсэн энэ нэвтрүүлгийг ойлгож үздэг үзэгчид та бүхэндээ маш их баярлж байна. Тэгээд манай энэ нэвтрүүлгийн онцлог гэх юм бол зүгээр нэг яриа өрнөх биш. Оролцож байгаа зочин маань бит хоёроос яриа тий ярьсан асуулсан бүү хаалж байгаа тий YouTube-ээр шахаад оролцож байна. Яана чиний нөгөө нэг хучаа зүйл чинь миний оригч. За яах вэ? Тэгээд ярьслыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа. First